Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн шадвын лусан ондны нэрмжит монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхэм хүндэт багш нар, ажилтан, албан хаагч, үе үеийн төгсөгчд, оюутан залуус та бүхэндээ тэнхэн үүсэн байгуулагдсны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол хэл шинжлэлийн тэнхимийг төгсөн гарсан үе үеийн төгсөгчд эх орныхоо өнцөг булан бүрт их хэлнийхээ яруу баялгийг түгээн дэлгэрүүлж, эрдэм судлалын үйл хэрэгээрээ түүчээлэн манлайлаа зогсохгүй дэлхий дахны хэл шинжилэл хийгээд Монгол судлалын түүхнээч цуцшгүй хөдөлмөрөө өргөж, баларшгүй мөрөө үлдээсэн нь та бүхний 8-10 жил бүтээлдсэн намтар зузаан түүхнээ дурайж байгаа билээ. Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжлэлийн тэнхим нь Монголын хэл бичгийн ухааны эрдэмтдийн өлгийн нутаг болсон хонгор нутгийн уугуул, Монгол Улсын төрийн шагналт, академич, хэл шинжлэлийн ухааны доктор шадвын лувсан ондангаар оголдогт говь хангаан цэнхэр орныхон бид бахархан дээдэлж хүндэтгэн талархдаг. Монгол хэл шинжлэлийн тэнхим хийгээд хонгор нутгийнхны эрдмийн хэлхээ итгэлийн сэжмэнд ард олноо ногоон толны хэмээн алдарсан монгол хэл судлалын анхдагч толь зүйч эрдэмтэн ядам жавын цэвэл түүний хүү шинжлэх ухааны гавьяац зүтгэлтэн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, шагдар сүрэн хэлний зүй тогтол үзэгдлийг ертөнцийн хөдөлгөөн жам ёстой шүтэлцүүлэн судалж, нагарч унаан хоосон чанарын онолоор тайлбарлсан хэл бичгийн агуу эрдэмтэн шадвын лусан ондан түүний охин академич, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор манал жав гихчлэн удам дамжин сүлжилтсэн эрдэмтэд цагаан толгойн хэмээн алдарсан Монгол Улсын ардын багш, гавьяат багш, профессор гончгийн лахүү, соёлын гавьяац зүтгэлтэн шинжлэх ухааны доктор Сүхбаатарын одонт дожогийн цэдэв, хөдөлмөрийн баатар ардын багш, шинжлэх ухааны гавьяац зүтгэлтэн хэл бичгийн ухааны доктор профессор Сэндэн жавын дулам, түүний хүү хэл бичгийн ухааны доктор Бумачир, шинжлэх ухааны гавьяац зүтгэлтэн хэл шинжлэлийн ухааны доктор профессор Бямбжавын Бүрвачир, шинжлэх ухааны гавьяац зүтгэлтэн шинжлэх ухааны академи, хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор профессор Жанцангийн Батэрээдвэ, Монгол Улсын соёлын гавьяац зүтгэлтэн хүмүүн бичих сонины эрхлэгч Базар садын Элбэг заяа, Монгол Улсын их сургуулийн монгол судлалын хүрээлэнгийн захирал доктор профессор Дашлавгагийн Гамболд, Монгол Улсын боловсролын их сургуулийн монгол хэлний тэнхимийн багш доктор дэд профессор Даштамбын Эрдэнэсан, Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга судлаач доктор Наран гэрэл нарын зэрэг багш Шавин барилдлага эрдэм судлалын үрийг тарьсан олон 10 хэл бичгийн ухааны эрдэмтдийн түүчээ үргэлжилсээр байгааг бахархан тэмдэглэв штэ. Мөн утга зохиолын авгаа их хүмүүн бүгд найрамдах Монгол ард улсын төрийн сойрхолд цоожилж авын лам сүрэн соёлын гавьяац зүтгэлтэн ардын уран зохиолч тангадын галсан тэргүүтээ алдар гавьяа хөдөлмөр бүтээлийн сууднууд олон буйг хэлэхэд таатай байна. Үүнчлэн энэ л сургуулиас эрдмийн огш үрдэж идүүгээ их нутагта эрдэм соёлын үрийг тарьж буй ерөнхий боловсролын сургуулийн эрдэмтэн багш нарыгаач тодтгон хэлэх нь зүйтэй буй за. Монгол Улсын их сургуулиараа угалсан хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн профессоруудыг төрүүлж, үе үеийн төгсөгчдөө их хэлнийхээ эрдмийн уурхаагаар хөтөлж, үндэсний бичих соёлын үеийг судлан хөгжүүлж, 8-10 жилийн хөгжил дэвшлэр түүчээлж, намтар түүхийн шинэ хуудсыг бүтээлцэж байгаа монгол хэл шинжлэлийн тэнхимийн хамт олондоо дэгшоон баярын мэндийг хүргэж, та бүхний сургалт судалгааны хөлсөд тань улам их амжилтыг хүсэн хонгор нутгийн эрдэмтэн багш нарын мэдчилгээг өргөн дэвшүүлж байна.